За тэмцээний хагашийн 2 дахь тоглолт Сэлэнг 5хан ноён хинти эргэх мөг гөлөвлөх хэд болсон. Бага тоглолтын хэд болсон. Хоцсон мөг нь алтан медаль нэг тоглолтод Норт Старта медалийн өнгө үзнэ. Хажигдсан мөг нь хөрөлт медалийн төлөө Баянгол өргөө багтаа тоглолт. Тийм Арнотгийн 2 баг Төвөмсийн төлөв болсон 2 ангид. Ер нь одоо тоглолцоо оргод медалийн төлөө тоглолт юм да. Загш ихний тоглолт 2 дахь шийдэгдэж Норт Стар авраг хөндлөх тоглолтод гарч ирж байна. За энтгээс дажигдаг мастер ээжод тусах тусалж спорт мастер гэрэл мандах тусалж ирж сууж байна. Хинтийн тэмцээн шугар клубын тусалж өнгөрсөн оны улсын аврагуудаас хөвгүүдийн баг 2 тусалж хөрөлт медаль өргөж октябрь баг 14-өөс улсаар алтан медаль өргөж ирсэн. Хинтийсгээд одоо сайхан нэгдэх юм да. За ихний даваад Сэлэнгээс ихний даваад тавхаг орлоо. За дөрөв дэх хатнарсан давсан нараад хамгаалт тоногчтой Аримс нөхөө. За дөрөв хорт явуулсан Жапагийн хорт ханагааснаа. Хоёр нэг өдрөс үүсэлээ нах хинти. Өдөр гамчтай ацаалтаар зэлсэн. Тоохны дадаас Харны албагаар дэсэх юм аа. Хорны голлоо. За дараагийн тоглолт үүнд бас аюултай орж байгаа бол дөрвөг ойлтолсон багаалагч Тэлмэг нь болохоо. Өгөөдөө хоёр дээр олд гэсэн шугам эргөө зөөр авахад нэг зэрэг авах. Гарсан Сэлэнг рүү мөг шилжиж явна ярьцаа. 2-3 болоод өөрчлөгдлөө. За багийн хөдөө агч төгөлраагийн давуулт байна. Төгөлраа натур багс бүлүүтэр тоглог. Хүчин лиг залуучууд гэдэг одоо солон тэмцээнд одоо натур багс бүлүүс хөлөөлөн оролцсон тоглогчдын нэгтэй. Хоёроо авалт өгсөн. Ацаатаа Батэргийн тоглоо 4-2 болоо. Жафар авт хийгүйстрим амар шийдэгдэхгүй тоглолттой хоёрын тоглолт. 90-80-гээ шийдэгдэхэд том бэрх тоглолттой голондоо. Эхний мөг тарах хүлээж явсан 2-араас сул тоглоо. Яа, энэ санаа ирдэрээс тоглож ирсэн. Хоёр тоглоо арин санаа.
За тэр шугамнууд авч байгаа тоглохыг тоглооны боломж гараад ирсэн ахсан тоглоо Эрхмэгийн тоглоо гадна онсон 3-5 за Сэлэнгүүл одоо 4 жил дараа л ингэ дөрвчд финалдсан дараа үеийн масал гоё баг үргэлжлэжээ тоглолттой юм аа гоё бэлдэх юм аа Сэлэнгийн тасалж өгч хасилда Эрхмэгийн тоглооныг бас нэлээд судалж байгаа гэсэн байна аль нь бас гол бол нэлээд ашигтай тоглолттой хасны нэмэрдэг Ортой зэрэг тоглоомод дээр хамгаалтын барих хэсэг суугаад байна да 6-3 болж ирсэн Хинти 3 онооны тэргүүлэлттэй Батар гэдгийг давуулт хэмжээтгэв За энэ тоглолтоос залгуулан медалийн дээр тоглолт явагдана. Ганцхан хүүгүүдэл комбод өгч учраас одоо өнөөдөр бол жоохон цаг оройн дуусах нь гэхдээ одоо 18-нууд байна. Өөр одоо бас тодорхой хүүхдийн нэг юм биш учраас агуулан хөдөлгөөн зөвшөөрж байгаа. 10 ах өнөөдөртөө тэмцээн дуусгахаас арга байхгүй. Тэгээ 16 баг гэр нь 3 өдөр төр багтдаг юм байна. Нуглаагүй болохоор тэгээ сонгом нь 16 баг учраас арга байхгүй ингэж тоглолт болгон өстөнтэй өндөр тоон дээр шийдэгдэж 3 ижин тоглолт шийдэгдэж энэ цаг дээр ирлээ. Хуусан өгөөдөг хамгаалалт Өчигдөр уралдан дээр хаалт онцлоосон Амратын тоглоо Амрат Хаточта тавт ихнээс 3 онооны зэрэг хадгалж байна да. Ихнийгийн давдал за багт өнөөдөр 4-р тоглож байна шүү дээ. Жишээ 8-ын зооны 3 тоглолт. Багшаа тоглолтод 4-р тоглож байна. Тэгээд медалийн дээр нэг тоглолт 5 тоглолноо энэ 4 баг. Тэгвэл оноо явуулсан онооны ярцаа 6-8. Багт өмнөж гүнчгийн давлалтын Сэлэнгээс Амратын хортоос ангарч ирсэн шугамын амлалт гоё байсан. Дараагийн үеийн дээр захын хаалтны нэрээр нь бодож байна. Сая бэртний Амрат тэсрэлтээр гахуулж байна энд 9-6 оргодоо. Алтын арцгай. Зя нэг дөрөв госол хойно авчихлаа да 3-аар дотгоогүй сул төлөвсөн тэлмэн зөрүүлээд учрын уралд явсан Анагаса Интерийн мэсрэл 16 оргод ирсэн. 4 оноос хассан. За Сэлэнгийн спорт мастер Амар түвшин спорт мастер Наранбаатар нутаг зөвөгч хараа. Тоглолт ихний засварлага авлаа. За гэрэл мандах дасгалжуулагч Ирмэн засгийн ерхий газрын бодлогын клубээс тоглож 2010-11 онд лигийн тэмцээнд саврын цомор гэж үүсэн дасгалжуулагч Хэмтэй аймагтай бас өдөөлийн дараа үетэй сайхан ажиллаж охид өвгөдийн багийг сайхан үе үеэр нь бэлдэж байна. Энэхүү агшаа тоглолтоос эхлэн дасгалжуулагчийн самд ирсэн байна. Амарда тэгдэрэг нөхөө Буян тэгрийн давлалт. Хоёроо хатсан шагнал дээр хуурлаа. Гүнчигийн хамгаалалт. Ариусаны хамгаалагчдаас дараагийн бүгд дээр хоёроо хатсан. Нэрийн бодлого Баатар гэл дээр тоглоомыг зогсоолоо.
8-10. Бондгийн 2 дахь авалт. Хагсавлаа. Жахаг нөхөө. Хорны ирэнтэй гарч байгаа юм да. Яа 16-ээр 1-4 оноогоор холдоо. Эргээд тооёртлоо да. Сэлинг ганцхан өндөр тооёртож ирж байна. За Бондгийн бас 17-т тоглож байгаа хэвээр. Өнгөрсөн жил Баянгороос тоглож байсан. Өсвөрт. Асан Батөргөл дээр асан сууд үлсэн дараа нуудаа өндөр алтрууд дэвтэг буруу шүү. Гартаа явж гисэн тагтэг байсан уу да. Өндөр алтрууд дэвтэг буруудаж шүү. Төгөлдөр орд байран дээр тун өтгтэй байна. Тартай орхон тоглолтод ийм гэдгийг харуулж байна. Сүйдэд лүтсэн тоглохын мөнгнүүд. Игүр мганаштай. Асцаа Жахаг нөхөө. Манайд дэвдээ Жахаг. Раултын чигээр дээр тактик энэ байгаа байна. Аль болох довтлог болох тактик өчтэй. Дандаа булнаруу шугамруу жигэлсэн. Гой давтууд орж иж юм хинтгээс. 3 аривда. Үндгний нөхөө. Батөргөлийн нөхөө. Дөрөв нөхөнөөр даалт салахгүй нэ. Акараасан дараа 2 алт. Арийн намгараа дараа гүмгөө өдөр бодсон. Атакаараа ирсэн. Атас гаргаж наарин санаа. Бас хорцтой шийдэж ирсэн сэрнгийн алтууд. Дөрөв дээр 2 агаад 2 дээр сонгосон болохоор бас л орж ирж байна. За энтигээс баг өндөр шинхэн ирээ очроод алтаа үүсгэлээ. Төгөлдөр харааг нь болохоо. За энэ жил өдөртөө бан санаач ихлүүлсэн хөгжлийн лиг тэмцээнд мөнгөн медалийн болол авсан тоглогч тийм бүрэлдэхүүний тоглогч шүү. Төгөлдөр Батар багсаас тоглосон. Ордод хаалт толгойн дээр асал толгороо. Араныг 13-11. Жахагийн тоглолт. Хасвла. Ирхмэ талбайд амгаасан Батөргөлийн нөхөө. Пассаас ирсэн. Талбайд нуусан бүгэн, талбайд онцгон бүгэн. Дөрөвсөда Реалтар солирсон хамгаалаас орсон гараад ирсэн гэдэг шууд сууд явуулсан буруутсан уу. Хагсавда Ирхмийг нөтгөө. Сая Сабода дэгдэж явсан юм уу да. Хайсны удаа дотооны боломж бичгэнда. За 16 дээр нэг оноо олжсэн 15-11 дээр дагтын 2 цэцэрлэгийг сэлинг авлаа. Дахиад 4 оноогоор Ананы зүрх үсгээд авлаа хинти. За Сэлэнгийн аймгийн спорт сургуулийн Скватерсны спортын сургуулиас байдаг багварлын Сэлэнг 5 хан ноён. Сэлэнгэд охид бүгдээ жигч үү дээ. Хинтич бас. Октимогод одоо сүүлийн жилд улсын аврагсрал хэмцээнд спортын мастер 7 жилийн жаргал сайхан мөгшин өдрөлгөнд 18 он талбайда Октимог авраг авч байлаа. 23 онд бас талбайда улсын аврагыг хүргэж авч хөвгүүдийн баг хөрөл авч байлаа. 18 онд хөвгүүд нас хөрөл авч байлаа. Зөвхөн идэрчүүд гэлтгүүгээр нас насны англи улсын авраг тогтмол улсын талын төлөө тоглож байгаа бол аймаг бол Хинти байгаа, Сэлэнг байгаа. Арга байхгүй зүй аймагудаас бас тогтмол бүсийн нэг ил одоо шалгарын ирэх авч орж ирдэг багт нэгдээ ариун санаа дээр хаалт анастай чигөөсөд дарсууд шамгараад оруулсан хаалтны гараар утаж байна. Батөргөл Кэлмэнгэр хуурлуулаа. Хагсуулаа.
Гүнчгийн хамгаалалт 3 араас буян дэгрээд болохоо. Хадгалж хамгаалсан гот 3 аар төдөлн гоё орж ирсэн болсонгүй юм. За одоогийн шийдвэр гаргалтууд бол Синти дээр сайхан харагдаж байна. Оноо нэрч 16 гаруй нөгөө жоноос олсон. За багаагч Хэлмэн гачлаа. Төвшин мэрийг төлөхөд давд шамны шин байр дээр оруулаад байсан. Урд байран дээр оруулчихлаа. Нармбаатарын төвшин баяр 2010 оны тоглогч байгаа 16 дахь тоглогч цацгараад жишүү сэрэнгэ дээр төвшин баярын хоорол яа орж ирэнгүүтээ дөрөв дөрөв ирсэн болтыг урд нь хуураад унах гэж байна төвшин баяр 12-16 за галдангийн бэлэг сайхан давтал гэн юун дээр метр 88 таа тоглогч байна. Алдаа давалтын шүгэл дээр биш давуулж байгаа тоглогчийн гараас бөмбөг салсны дараагаар одоо нарийн өрчлөнө. Жохо яарч дээ. Барь дадар мөрөөр заманаар 13-16 болсон. Хамгаалгой. Зайтай болтон төвшин мэрийн дотгоо. Хомстод ирлаа. Арисана. Зондогийн оролт өгөөдийг хамгаалтаас ороод ирсэн. За Монголын 18 насны гişээ өгийн хамгаалт тоглогч бий шүү дээ. Хинтид алтан цагийн өгөөдөө бас Натур Баксаас өнгөрсөн үндэсний дээдлийг нь үнцэнд одоо давлаг шамлаг шин байр дээр гарсан. 14-16 болголоо. Яа 2-1-оор альтж ирэнгүүт нь энэ одоо Хинтигээс багийн ахлах дасгал жуулгчийн Экваторын доржигдаг засварлагыг авч байна. За 18 насны дэмжсэн бол ер нь одоо энэ хавар ерөөсөө ингэж гоё өндөр түвшин зохион байгуулагдаагүй. Тэр өндөр түвшинд сайхан зохион байгуулж байна да. 18 насны сонгомол 16 багийн өрсөлдөөн. Хамгийн олон захнаас баг ирж захын боловсрол өрсөлдлөө. Адгийн Хинти Сэлэнг дархан багноо өмнөгөөс өссөн хасан дотгоо эрхмээгийн дотгоо хадаалтан дээр явж байгаа юм шиг байна да. Эрхмээ бол энэ удаагийн зэнд амх анцхан байлаа. Дисрэл центр үнхээр гоё болчихжээ. Хоёр атаацсан хуурлаа. За Сэлэнг шансаа тогтоож цөөхөн тарагдаад байна техник. Хоёр атраас суулгаад хамгаалалттай болсон. Төвшин мэрийн дотгоо хаалгад туллаа. Амралтын хууралт. Төвшин мэрийн дотгоо дөрөвс дөрвөөс болтгоноод ирлээ. За багийн асуулт спорт мастер Нармбаатарын хүү. За энэ жилийн одоо өсвөрийн улсын аваргыг Сэлэнгэд талбайд зохион байгуулсан гэсэн ерхий мэдээлэл гаргаа. 16 хотод бас нэлээд бүрэлдэхүүн давтаа шимцэн сайхан үзүүлж байна. Сэлэнг Төвшин мэрийн давуулалт орж ирсэнээс 2 лофоо оролт явуулчлаа шүү дээ. Оноо авчлаа. Төвшин мэр дээр. Хоёр атаар хуусан. Гүндгэрийн хамгаалалтаас хорсон. Дараагийн бүр хасавлаа. Дараад ууж байна. Ирхмээ. Ой гаяа. Чи явсан. Бүтэн өөрөө ороод үзтээ. Ариусанаг давуулалт. Хойд пас. Атаата зондод эрхмэг алт өдөрцөн. Сайхан сарнууд ганцхан алтаа гаргаж өгч байна. Гүнчин. За урд үерэн дээр одоо төгөлдөр гараад ирсэн өндөр хаалтаас яаж ботож зогсоо явах нь хинти. Төгөлдрийг хаалтаас ботохгүй бол Тэбэрхан тэнцэн энэ дээр хаалт. Ороод ирлээ сүүн дээр төгөлдрийг хаалт. Буйндгийн хаалтаарсан. Амралтын нөхөө явлаа тэр төгөлдрийг гараад ирлээ. Төгөлдрийн нөхөөний гаш анаа яг 17-18 болж үржтэглээ. Зондогийн давуулалт.
Ардаа явлаа, 10 метр явлаа. Торны нэгтээ сулраа 5 дээр өнцөж байна. За тэргүүлээ болоодохгүй нэ. 2 оны 0 яваад л байгаа. Эний чинь тоглогчноос 2 ч удаа 4 оноогоор холдсон юм тий. Амар шийдэгдэхгүй тоглолт л та. 92 тэгэхээр шийдэгдэхгүй 3 гарч мэднэ 2 үгэнд болт. За топоо оруулчлаа да. Сэлэн гинэж тоглолтын завсралгад дууссан байх хэвээр хоёр завсрал хоёрыг авсан. Одоо солилцоогоор гэж үзэн. Тэгээ боин дэрэг урд байран дээр байгаа пас өгөх хэрэгтэй байна. Намын үзүүлэх юм бол төгөлдөр хахад яваад авах бурууг төгөлдөр хүрээж авсан. Боин дэргийн дотгоо халтны гартан зөвхөн анаагаа явуулаа боин дэрэг. Гүнчингийн давлалт нь дотоо дөрөвдөр албатай зүйлсэн амралтын дотгоо хата гоё сурлаа. Боин дэргийн дотгоо өгөөдгийг амгаалт игээ хаасан жижиг юмсангүй оролцсон амгаалтаас ороод ирсэн юм дээр төгөлдөр араа оноогоо явуулсан. Орд байран дээр ийм ашигтай тоглолттой. Тортой ойрхон тоглолт. Бөмбөг өргөнө 2-ын дорноос яхан зайтай авсан болохгүй бол. За хинтийн нэг завсралтай байгаа. Тэр бол 2010 оны тоглогч болсон байгаа юм байна. Багаар нэг гүнчин байна. Боин дэлгэр байна. Төвшин баяр байна. Өсгөрэд байна. Өсвөрийн 4 тоглогч байгаа юм шиг байна. Ихэнх нь гараан тоглоод байна. Манай нэрцэг тэнцүүлж явлаа. Сэлэнг. Бацаа. Шахаад ирсэн өндөр сандраа усан дотлоо да. Гүнчингийн давлалт. За сая вирдний амралт автрагчгаа. Ясан төгөлдөр араа. Идэх гэж байна орд. Орд барин дээр өндөр тондөр хийснээс хойш 3 амаа явуулчихв. Боин дэрийн давлалтай. За өндөр хатруу зогсоо. Төгөлдөр араа явуулдгүй. Онооны тэргүүлэлтэд болгосон 22-21. Аюултай юм аа. 2 метртэй өндөрлөлтөө төгөлдөр араа 2 метр өндөр тоглогч л да. Батхан халтараад оноостаар онооны тэргүүлэг авч байгаа Сэлэнг тоглолт техникс дотор явуулсан 21-21 дээрээс онооны авлаа. Яа дараагийн нөхцөлийг хаалтны гард иргэж бодож байгаа гэсэн Бат Оргил 22-22. Холбогчийн давлалт, очролын давлалт. Ацаатаа явсан дөрөв төрүүрийг үлэн тоглоо явлаа. За Төвшин баяр бол дараагийн ээлжинд тоглолтод гараанаас эхлүүлчих байхаа. Ирсэн холболт төр дээр оноогоо явууллаа шүү дээ. За 13 дээр хинти үлдсэн завсралгаа авж байна хинти. За хинти 16 дахь тоглогчдоос Тамира байгаа юм байна. Гамболтын дэлгүүн байгаа юм байна. Ийм хэрэг очрол байна. Жилийн өсвөр тусгай ажил тоглогчдыг Бат Оргил гараад ирлээ. 23. Сая тэмцэлтгүй бол ийгүү очих байсан шүү дээ хинти. Сайн зөглөө.
Жахагийн давалт яана. Нам явда. Авын моднор ороод явуулсан зомби. За тэгээд тал дээр болохоо жоохон дотоо явгаа учраас салгаа байгаа учраас хоёр голын агшин барилын тоглогч тавц шийдэх юм дээ. Сэдинг төгөлдөр орд башаадоно аваад башаа гарсан зонд ууслахаар оноо явуулчлаа. За дөвшин мөр суугаад багаалагч Тэлмэн өндөр тон дээр хаалтны барин дээр игээд гарсан. Багаалагч өндөр тон дээр орууллаа. Ирэх сайхны давалт. Хоёр голбол төгсөн. Хурлаа. Хамгаалалт оруулсан төгсөл ийхүү. Тэлмэнгийн нотгоо багаалагчигаар суудаг өндөр тон дээр оруулж ирээд өсгөд иргэдэм даадагсаж ядагч. За дутуу ясаргаал өндөр тон дээр төсгөл хийж тэ багийн сэтгэл зүй чанар шансаа харагдаж байх чинь өндөр тон дээр 25-23 харьцаатаагаар Сэлэнг 5 хан ноён нэг тэг болгодоо дөрвөн чананы дүү явсан нэгэд яг өндөр тон дээр хадгалаад гарч чадсангүй энти. За хоёр гэрд хилжин тоглолт хийхэд бэлэн болсон. Хинтигээс мөнгө тоглолтын дараа. Эхний хилжин тоглолт өндөр хаан дээр явдаа. Төгсөл алдсан байгаа хинти тоглолт хэр унах нь эхний үе шиг эхлэх юм бол төвгөөх нь ээлж ярьсаг тэнцүүлэх баг. Батар гэж байна. Батар гэж өдөр хилжин тоглолтоо нэг хөдлөлөө. Амар тавлнаа. За Баянгөлргийн өрөөлийн төлөө шалгарсан байгаа. Алтан төлөө North Star Academy шалгарсан байгаа. Хоёр гойцсон нь North Star-тай медалийн гүйцэн, ажигсан хүрд медалийн төлөө Баянгөлргийн тоглолт хийж саарна. Яа, тавгатаас гарч байгаа мөнгөд багтнуулсан. Хоёрын тоглолт ихний хоёр оноо хинтийг их боллоо. Шулуун пас ирлээ тогтоосон дөрүүдэр Тэлмэнгийн хууралт. Яан хоолгойд. Хүмүүнээс зурж явах юм да бат хөргөл. Анаа нэрсэн нэг хоёр Сэлэнг рүү мөг шилжсэн. Хоёр боллоо. За төгөлдөр дараад төгсөж байгаа. Төгөлдөр хараа бэрэг сайхан гэж одоо Сэлэнгийн мандалсамаас спорт мастер очиглол мастрын одоо суурийн дэвсэн хоёр тоглогч байгаа байна. Хаалтын гал өмгөөр халгаасан даацсан. Татлаар давж байгаа өмг шугамтай Сэлэнг харахаа. Уг нь бол тордоо гоё давууллаа шүү дээ. Шугамны гадна босч байгаа өмг юм. Хин тэр өмг шилжсэн. Сэлэнгийн мандалсам, Сэлэнгийн хөтөл, Сэлэнг аймгийн скватер сумын спортын сургууль гэж энэ гурван одоо сум сургуулиуд Сэлэнгийг
Бодолыг бас олон сайхан одоо төгөөгдэж яваа да. Сайхан нэг тийм даа усаар үү. Сиа тэр ганц руу одоо тогтоож бод гүнчин намд тогтоосоо явуулсан зундуугийн тогтгоо. Анаагаар хэвчээдээ зундуу. За гүнчингийн холболт сайхан холболтой да. Тэгж одоо хамгаалтан шахаж ирсэн мөн дээр хорттой шийдвэр гаргаж байна. Намтайгаа сайн ойлголцлоо. Бэлэг сайхан давууллаа. Авах навсангүй. Жахаар авах төгсгөн. Тэр нэгддэг нийлдэг аймагуд ингэж багтдаг гоё чанартай байдаг шүү дээ. Улсын аваргууд ер нь медаль тэмдэглэв. Нэрмжи тэмцээн болгонд ер нь одоо бас сүд хэдэн байран дээр үлдчихэж. Хинти бол бас садирдан тасгаж удагч, гэрэл мандаг тасгаж удагч, доржог тасгаж удагч. Гэхдээ нас насны тэмцээн аймагтай банкын сонгуульд уралдаж явж дараа дараагийн тэмцээнүүдэд бас гээ сайн шигшиж оролцдог. Тавдар боллоо. За оноо салахгүй эхэлж байна. Тав. За энэ өдөр хийгээ оноо явах нь салах магадaltaй байсан юм. Хаалт өндөр болчихно. Давтгооны боломж энэ төр олон гарч ирнэ. Төвлөрөө дээр, бонгилгэр дээр. Сод явдаа да хоёр дөө гэсэн халуус руу зүтгэж өгч байна. Тактикийн өглөө. Бонгилгэрийн давтгоо явсан хаалт нийлээ. Авгаасан. Хагшиг харж явах хэрэгтэй. Дөрөвс явдаа давтгч билээ согд өгч ирсэн. Шууд явуулсан. Төвлөрөө явдаа. Ирхмэгээ асуудруу зоргуулсан. За гол ирхмэ. Төвлөрөө ирээ. Дүүэлч одоос Хонгой яргахаар байна да дахиад хаа сэргүүлээд авсан авгаатаас ороод ирлээ. Боиндгэр явах уу халууч шууд хууруулах явууллаа. Авротын төвхөө. Бэрэг сайхны хамгаалалт. Боиндгэр төвхөө за энэ соронд ойрхон мөнгөстэй хаалт бий явуулж болох болоо. Сэлинганоны даасан. Зондой давуулах юм байна. За өргөд гойртуулаад ариун санаагийн тосгоо содруулж аваад 5-ын болдор төгссөн гүнчин 2 дээр хоболгоо ятсан боиндгэр ганцаар очиж содруулаад оруулах юм аа. Өөрөөр сэрэг зохноо явна. 6 дээр хамгаалж байна. Ороод ирсэн. Хариалтаа гоос өндөр уралд. Боиндгэр хариалтаас болтоо болох гэдэг энд бас тосгоо онооч болцсон. Бай тоглолттой наа хоёрын тоглолт. Боиндгэр тосгоо. Үүрэг хамгаалалт 5-ын болроо нуусан. Харын сулзаа гараад байжтэй. Алтан цагийн өгөөд сайхан хамгаалсан хамгаалалт ирсэн хүмүүдээр шууд 5-ын болроо хуралдаж явууллаа. Хинти. За хинти бол Лосон дөрж мастер гармын базарсад гэж байгаа мастер 1970 оны дэлхийн аврагч нар тэмцээн холбоонд уушрал олж явсан одоо сайхан мастерууд Хинти аймгийн өдөөдийн түүхийг одоо суурийн тавьсан байдаг. Анх одоо яг сумын сургуулийн баг улсын аврагч нар тэмцээнд алтан медаль хүртсэн одоо амжилт бол Хинтийн Батчирэтээс 1988 онд пионер сүрэгчдийн спорткад аврагсан юмсаг амжилт байдаг. Яг Хинтийн өдөөдийн түүх Лосон дөрж базарсад гэж явагсан амжилтуудтай бас ашиггүй холбоотой байдаг да. Сэлинганоны даачуу. Гүнчингийн авалт. За Сэлингол 2008-9 оноос хойш одоогийн бидний сайн мэдих Амболтын инх наран даваа жамцсан Эрдэнэ болгон
дэлгэрийн Гаинагүд интервью үе. Одоо Сэлэнгэ аймгийн спорт сургуулийн багийн тасалжуулагчийн туслах тасалжуулагчийн санал суулж байгаа спорт мастер Отгон Баярын Наранбаатар Галягийн баяр сайхан гэр багш нар одоо улсыг Сэлэнгийн өдөөдөл үгийг хөгжүүлсэн байдаг. Хүүхдийн их наадам эдэрчүүд өсвөрийн одоо улсын аварга эдэрчүүдийн улсын аваргын одоо сайхан амжилтуудыг бүртгэж залуучууд хүртэл одоо медаль тойрон шалгарч байлаа. Охтын баг. Ата яа тэнийг амгалт тийшээ таасар ирцээ. За оноо хэд болчихв хинти онооны дэв очив да. 9-8. Ихмиг нь авдалт. Хардадаачлаа. 9-9. За эхний үе бол 25-23 шийдэгдсэн тоглолт ч тийм. Хоёр дахь ээлжийн тоглолт 9 хүртэл 90 оноос олсонгүй тэнцэж явна. Буян дэрийн давлалт. Дөрвөг ойртолсон хуурлаа. Халтнарт ариун санааг амгалт 3 араас отгоо. Жохон топс оруулсан бол сая 6 дээр унаага бодлого. Игүүд бөмбөг харагдлаа шугуураар Амралтын дотгоо. Тэдмингийн дотгоо Сэлэнгээс баг явахлагч Тэдмин Радыг төгсөж байна 19 тоглоо. Очирдын хооролт Амралтын дотгоо хүмүүнийхээ доороо байна. Тэдмингийн дотгоо 2 алдар судраад 6 дээр хамгаалт гоё болсон. Далтаар эсвэг дээр дахиад Амралтын дотгоо явсаа. Гуйцаа. Тэрүүгээр эсвэг дээр хонгой мэдэрч очтаа Амралт. Тэнцэлдээ дээ. Асэлда. Түдэрэг нь болохоо. Түдэр хавх хөрөлсөн. Түрэгсэн. Хатнаас гаргажээ. 11 ястаа оноос олохгүй юм байна да энэ үе. Саадсан аврагын төлөө норт стартай. Өдөрсөн хөрөнгө медалийн төлөө Баянгол өргөтэй тоглолтийнэ. Хасан гол Тэдмингийн нотгоо. За багахлсэрийн эхний үе дээр бас нэгэн суулгажгаа төгсөлийн оноон дээр гаргаж ирж ирсэн. Хоёрдугаар ээлжийн тоглолт нэгэн Эдгээр төвчний тоглолт харуулж ихэддээ шүү. Тэдмин Тэрхт шийдвэрийг сайхан тоглоход гаргаж байна. Билийг сайхан давууллаа. За Сэлэнгэ аймгийн мандатсан зүүараа дөрвийг асууж спорт мастер Батудгийн очилтны тасалжуулагчийн одоо бэлдсэн хоёр тоглогч байгаа. Голд төгөлөр байна. Довтгоон дээр билийг сайхан байна. Араа тэнцэл яваад байна да тоглолт. Жахагийн даваад тэнцэгээс Хинти 24 оноод нэгэн амжилтаар дандаа улсын аваргын медаль гарч ирээд дандаа 4-р үеэс Орсын тэмцээний холоо явсан. Өсвөр U14 гэдэг одоо баг 3-4 давд тэмцээн эдэрчүүлгээд 3-4 давд тэмцээний яг хүрлийн даа гарч ирээд ажигласан. Өнгөрсөн 2025 онд бол бас амжилттай байсан. Хөдөлгөөд юм 14 насны алт хөрөл тэгээд гомцог амжилт гаргасан. Аксын орхиж болохгүй шүү. Зөндөгөө автаа сулж авсан. Баар хамгаасангүй. Буян дэлгэрийг содолт болох юм да. 2 онооны зэрэгэл болгож өөрчилдөө буян дэлгэр.
Хаалтнага ширүүлсэн. Хязгаарч хинтийн ширгээд орчиж байгаа юм байна. Сэлэнгээс хинтгээс. За ингээд зүгөө явж байгаа бол 2 дуурын тоглолтын дундаас 3 оноо зэрэг болж хөрж байна да. Тасралгыг авлаа. Хинтгээс тасралгыг авлаа. За багууд бол ер нь бэлтгэл том гоё байгаа юм байна. Энэ тэмцээний мэдээлж бас эрт сошиал орчин дарсан багууд бас гоё бэлтгэлтэй орж ирж байна. Багуудаас гоё бүрдүүлж, сайн ч бас нэгдсэн байна. Тэрэндээ нийслэлийн багууд их сайхан холилдсон байна. Тэгээ 3 насны ангиллаар Өдөд албаны Social Pay Juniors League гэж одоо 3 насны ангиллаар тэмцээнүүд явагдаж байна. Улаанбаатар Cup гэж одоо бас нийслэлийн сургуулийн томоохон тэмцээнүүд байна. Бүгд одоо сайхан тэмцээнтэй бэлгэлтэй байгаа нь энэ тэмцээндээс харагдж байна шүү. Хилмигийн авралт. Хоёр давуулт. Нэгдүгээр мөрөнд багнаас давуултаар холдууллаа тог. Хинти албашаа солилоо. Нандин бишгийг орж ирж байна. Асуулаа. Ирхэмгээр хуураад орсон сөргөлөхөө. Буян дэрийн болохоо. Хасамжилтаа. Дараагийн мөн гар сэргүүлсэн. Хаалтнагаас сэргүүлжээ буян дэлгэр. 17-12 7 онооны зэрэг боллоо. За эхний эцэг тоглолтод Сэлэнг хожигдсан байгаа. Хоёр дахь эцэг тоглолтоос 5 оноос авлаа. Хамгаалнаас ирсэнгээ хинти оноогоо төглөө 12-12 дээрээс ирээс оноо хөдлөг байсан. Батөргөл Зонд хоёр асасаа хардад ирэхэд өөрөө авчих шиг болох юм. 14-17. За ингэж солоно өгөх юм бол хоёртон да. Буян дэрийн тоглоо. За өгнийг амгалт хоногтой болсон 4-ийг ойртууд нь амралтын тоглоо хуураад буусан. Буян дэрийн явнаа. Тэр алхны сэрийг сайхан эргүүллээ. Буян дэрээр 18-14 болголоо. Агш ихний тоглолт 2 тэгж шийдэгдэж North Star хожид аврагд гарсан байгаа. За энэ чинь тоглолт бас 4 онооны зэрэг үүсгэсэн байна. 2 тэгэж бас шийдэгдэхийг үүсэхгүй харагдаад байна шүү. Хоосон шугам дээр гараа хүмүүг амгалсан уу? Алтнард гартаа тоглож орууллаа. Одоогдаа. Хинтээ за хинтигээс ариун санаа давуултанд гарсан байгаа маань гарааны олбогч учирлыг оруулж ирлээ хинти. Энэ ээлжийн тоглолтын 2 дахь солилцоо. Асалсан төгөлөр гадар туцаасан. Ирхэмгийн аал буян дэрэг дээр гаргаад амралтын аал туцаасан. Тавслаа. Сэргэлж явна. Согом иргэлээ. Согом дагуулсан дотлоо. Амралтын дотлоо наа соёл ирднэ амралт. Соёлын өгшин юу байна? Үсрэх юм аа бас. За 2 оноо зэрэг болгож ярьталсан энэ удаа Сэлэнгээс тасралгыг авлаа.
За 2-1 тоглолт. Хоцсон мөнгө медалийн бол үлдэж байгаа шүү дээ. Медалийн өөрчлөлгүй гэдэг тоглолтыг North Star-тай энэ Боиндгийн нөхөө 19-6 За холбогч гүнчин давд руу гарсан байна. Одоо Эрхмийг гарч ирэх хэрэгтэй. Эрхмийг Аксыг гарч ирэх хэрэгтэй. Арда явлаа, 10 метр явсан. Ойгоосон гартаа тоглосон. Боиндгийн ратныг тоглоод. Ана гарч байна. Халтнагрын тэрийг гоё мэдрэх юм аа. Хурдтай шийдвэр гаргаж байна шүү. Гараад ирсэн ганцхан алтны гартай. Тоглоод 20-16 орж ирсэн 4 онооны тэргүүрэл Гүнчингийн давлуулт пас ирсэн. Дараагийн өдөр хоорт явуулаа очрол. Хасуулаа. Эрхмээр ирсэн бөмбөгөн дээр хаалт. За дараагийн агсан тоглоод уншигдж байгаа юм да сая. Эхнийхтэр явуулахад бас нэлээд боломжтой байсан. Хоромшийн хоорт босонгүй. Хинти засварлага авлаа. За тоо дээр гарчлаа да. За зүүн аймагуудад сүлээр нь Хинти тогтмол улсын аваргад нэгээр ирэх авдаг. Хинти Дорнод Говьсүмбүр. За сүүлийн жилд Дорноговын жил гоё болж байна. 17 насны улсын аваргад сая баян онгорт мөнгө медаль хүртсэн. Төвийн бүсээс бол Дундгов өмнө говь Сэлэнг 3 болоос тогтвол нэгээр өгөөд байдаг. Сэлэнг баргал нэгээр тогтвол ирэх авдаг юм да улсын аваргад. Улсын аваргад давсан тэмцээн байна. Би кап. За одоо бол хөөхд нэлээд хэцүү л таа. Гэхдээ хамгаал бол сэтгэл зүй байвал тоглолтын эхлэл шиг харуулж ойртгол таа. Асан дөрийн толгоноос алднаас гардгүй. Тэгэд амралтын тухай явсан. Гарахгүй нэ төгөлрэг алдууд. За дараадан гор хаалаа. Тоглохгүй байна. За төгөлрэг бэлэг сайхан Сэлэнг аймгийн мандал сумын тоглогчд байна. Спортын мастер Очирдэн, спортын мастер Жаргал 2-ийн мөнх 2 гişийн одоо бэлтгэлд суурь явсан тоглогчд байгаа юм байна. Гүмбэлэг Гүнчингийн авлалт. Нэлээд шулуун пас өгдөө. Хагас явсан Жахагийн Эрхмийн уралт. Ямар ч сурд дээр оноо өдгөр автргаа явлаа да. Эрхмээ 17-2 боллоо. Төгөлдрэг гарч ирэх хэрэгтэй өндөр донд төгсгөл явж шүү төгөлдрэг. Давтан дотож байна. За 6 оноо өдөө хожлын дороо өртөж байна Сэлэнг. 92 гисгийн тоглолт дээр 90 хожигдоог гараад ирж байгаа шүү Сэлэнг. Фар төрсөн тоглолтод бас хэд ясаас. Хоёр авсан. За рахыг шалсан да 4 араас сул тавцгаа. Хамгаалсан Гүнчин. Шилмингийн болохыг хамгаалаад сэрэг тавцгаа Батөргөл. За Сэлэнг жоохон бөлгөнал их хичнэ. Шилмингээс өмнөдөр хоёроо татсан хоёр толлоо. 19-23 болгож байна. 4 оноогоор нэгж ирсэн. Дуусгаадаг сануулсан дараа санаа утгаар гаргаж явах чинь Хинти. Давалт хэрэг шааштай. За 5 онооны зэрэгүүлэлттэй. Алтан медаль дэх тоглолтод гараад ирэх боломжтой тоон дээр ирлээ Сэлэнг. За давалт шимэлгшин байр дээр Наранбаатарын Төвшин баяр салцаа гарч байна.
Намд болохгүй. Батар гэж болохгүй. Артода. Очрол. Хоолгай. Асангүй торны алдаа юу? Болд 25-оор тоглолт өндөрлөө. За Сэлэнг 5 ханогийн алтан медальны тоглолтын жалгаар гарч иж байна. За шууд үргэлжлүүлээд медальны тоглохгүй хаа. Жоохон паузлаад хинти Баянгол өргөө гэсэн бөгөөд хүрээлэн медальны тоглолтоо эхлүүлнэ. Алтан медальны төлөө Сэлэнг 5 ханогийн нийслэлийн North Star Academy-д медальын өгөх нэ.